Сайн мэцэн үзэгчдээ та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр 2017 оны 8 дугаар сарын 28-ны даваа гараг тохиож байна. Тэгэхээр үзэгчдийн маань хувьд шинэ 7 оногийнх нь ажил үйлс өнөөдөр бүтэмжтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин өргөжлөлөн нийслэл хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн учраас өнөөдрийнхөө шууд тохирлын азднуудыг хамтдаа тодруулцгаая. За ингээд уламжил ясаараа бүгдээрээ хамтдаа 4-ийн 1, 2, 3 дугаар зэргийн хонжир болон 6D 642 гэсэн өнөөдрийнхөө тохирлын азднуудыг хамтдаа тодруулах болоо. Яг энэ цаг мөчид үндэсний литературт оролцож байгаа үзэгчид маань илүү нааш анхаарлаа хандуулаарай. Та бүхэндээ амжилт хүсье. Ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжирынхаа дүрмийг үзэгчдэд танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 4 удаа давхарсан байгаа гэсэн үг юм. Уг 40 ширхэг бөмбөлөгнөөс тун удалгаас санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллынхан дагуу дөрүүлэн нь зөв тааж чадсан тохиолдолд 4-ийн 3 дугаар зэргийн хонжирын аздан болж өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөн авах боломжтой болох юм шүү. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд эхний тохирлоо эхлэлцгээе. Мэдээж 4-ийн 3 дугаар зэргийн хонжир 4 бөмбөлөг гарч ирснээр бүхлийн аздан тодорхойлж байна. За эхний бөмбөлөгийн дугаар бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Ингэснээр 4-ийн 3 дугаар зэргийн хонжир дээр тэг 3 7 5 тэг 3 7 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Тэр үзэгчид маань мэдээж уг 4 бөмбөлгийг яг гарч ирсэн дарааллынхан дагуу дөрвөлэн зөв тааж чадсан бол 4-ийн 3 дугаар зэргийн хонжирын маань аздан болж байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн юм. За үргэлжлүүлэн 4-ийн 2 дугаар зэргийн тохирлынхаа азныг тодруулах болно. Тэр үзэгчид маань 4-ийн тохирол дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавьж тоглох боломжтой байдаг. За 4-ийн тохирлын маань дөрмийн хувьд бол бүгдээрээ гурлаа адилхан байдаг. Гэхдээ үзэгчдэд дөрвөн ясаар би дахин танилцуулах ёстой. Шилэн хоргонд маань мөн адилхан үзэгч та бүхний харж байгаачлан тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг орондоо тоонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу байрлсан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр тунгуудахгүй 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг үзэгч та яг гарч ирсэн дарааллынхан дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд 4-ийн 2 дугаар зэргийн хонжирын аздан болж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой. За ингээд үзэгчдэдээ амжилт хүсье. Ямагт дөрөвдөд тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж. Эхний бөмбөлөгний дугаар 3. Эхний бөмбөлөгний дугаар 3. Бөмбөлөгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. За 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. За 4 дахь бөмбөлөгний дугаар 3. Ингэснээр 4-ийн 2 дугаар зэргийн хонжир дээр 3 9 4 3 3 9
3 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Тэгэхээр үзэгч та бүхний түрүүн харсан энэхүү дөрвөн бөмбөлөг яг дарааллын дагуу таны тавлах хуудсан дээр таарч байгаа л үзэгч та дөрвийн 2 дугаар зэргийн хонжирын ацтан боллоо гэсэн үг юм түнчлэнтэн өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. Тэгэхээр дөрвөдөө тоглож байгаа үзэгчид маань бол өөртөө аз авчрах дөрвөн оронтой тавлах хуудсан дээр бүгснээр дөрвөдийн 1 2 3 дугаар зэргийн тохирлууд маань гурваланд назаас арих боломжтой байдаг шүү дээ. Өргөжлөлөн дөрвөдийн 1-р зэргийн хонжирын ацтныг тодруулах болно. Тэгэхээр энэ бол мэдээж дөрвөдөө тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж гэсэн үг юм. За мөн адилхан шилэг хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөгт байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг үзэгч та яг гарч ирсэн дарааллынхан дагуу дөрвөлэн зөв тааж чадсан тохиолдолд дөрвөдийн 1-р зэргийн хонжирын маань аздан болж өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөн авах боломжтой болж байгаа юм шүү. За ингээд дөрвөдөө тоглож байгаа нийт үзэгч та бүхэндээ амжилт хүсье тохирлоо эхлүүлцгээе. Эхний бөмбөлгийн дугаар 1. Эхний бөмбөлгийн дугаар 1. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 6. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 6. Гурав дахь бөмбөлгийн дугаар мөн 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дөрөвдөх бөмбөлгийн дугаар 5. За дөрөвдөх бөмбөлгийн дугаар 5. За ингэснээр дөрөвдгийн 1-р зэргийн хонжир дээр 1 6 6 5 1 6 6 5 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн яг харж байгаа энэхүү дөрвөн бөмбөлгөө яг дарааллынхан дагуу зөв тааж чадсан бол баяр хүргэе. Та дөрөвдгийн 1-р зэргийн хонжирын маань аздан болж өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрөвдөө тоглосон нийт үзэгчдэд баярлалаа. Энэхүү тохирлоос хэрвээ та аздан болсон бол танд баяр хүргэе. Нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ Icon Цэгийн болон үндэсний латран албан ёсны Facebook хуудасаар яг одоо шууд хүрч байгаа. Өргөжлөл бүгдээрээ хамтдаа сая дөрөвний хонжиртай 6 ди тохирлын азтныг тодруулах болно. Ингээд анхаарлаа хандуулаарай. Шилэг хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхарсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг хоронтой тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давхарсан байгаа гэсэн үг юм. Уг 60 ширхэг бөмбөлөгнөөс үзэгч та бүхэн гарч ирэх 6 бөмбөлгийг дарааллынхын хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн айл нэг хувилбарын дагуу 2 бөмбөлгөл зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой. За харин 3 бөмбөлөг зөв таасан тохиолдолд 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 150000 төгрөг, 5 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 1,500,000 төгрөг. За харин 6 бөмбөлгөө зургуулan зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та 50 сая төгрөгийг хожих боломжтой. Дахин сануулгад дарааллынх нь хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн хувилбар үзэгч та бүхэнд маань боломж олгогдсон байгаа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Бөмбөлөгний маань дугаар мөн айлхан 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Яавчид маань 3 гэсэн 2 бөмбөлгийг таасан бодож 1500 төгрөгийн урмын хонжирын аздан бодох боломжтой болж байна. За дараагийн бөмбөлөгний дугаар 5. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 3 5 гэсэн 3 бөмбөлгийг таасан
6 дахь бөмбөлөгний дугаар 7 гэсэн мөмлөг гарч ирсэн. Ингэснээр 6-ийн тохирол дээр 3, 3, 5, тэг, 8, 7. Давтаж хэлье. 3, 3, 5, тэг, 8, 7 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Тэгэхээр үзэгчид маань нөгөө 6 бөмбөлгийг дарааллынхын хувьд урдаасан гэдэг маань 3, 3 гэх мэтчлэн дарааллаар харин хойноос нь гэдэг маань 7, 8 гэх мэтчлэн дарааллаар та 2 бөмбөлгөл зөв тааж чадсан бол мэдээж урмын хонжор 1500 төгрөгийн ядтан болж байгаа. Түүнээс та таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөн өсөөж явах боломжтойгоор 6 бөмбөлгөө зургууланган зөв таасан тохиолдолд 50 сая төгрөгийг хоцсон гэсэн үг юм шиг. За ингээд 6-д тоглосон үзэгчдэд баярлалаа. Энэхүү тохиолдлоос хэрвээ та адцдан болсон бол танд баяр хүргэе. За үргэлжлүүлэн бүгдээрээ хамгийн сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгчлэн 120 сая төгрөгийн шагналтай буюу хамгийн өндөр шагналтай тохирлынхан ацныг тодруулах болно. Энэхүү тохиолдол мэдээж 6.42 байгаа. За ингээд үзэгчдэд дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэсэн үг. Нэгийн тооныг байгаа л мэдээж 42-ын бөмбөлөгч мөн нэг байгаа гэсэн үг. Уг 42 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлөгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургууланган зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөг буюу хамгийн өндөр шагналын маань ацтан болох боломжтой. За энэхүү тохиолдол дээр өмнөх тохиолдлоодаас маань ялгаатай нь бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг гарч ирдгээр онцлогтой байгаа. За бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та эхлээд гарч ирсэн үндсэн 6 бөмбөлөгний хайлны 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйгээ нийлүүлээд 4 бөмбөлгийг л зөв тааж чадвал 10,000 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой. За бонус бөмбөлөг болон үндсэн бөмбөлөгнүүдээс айлныг 5 бөмбөлгийн үзэгч та дараалал хамааралгүйгээр зөв таагаад 300,000 төгрөг. За үндсэн бөмбөлөг болон бонус бөмбөлөгнөөс нийлүүлээд 6 бөмбөлгийг мөн дараалал харгалзалгүйгээр зургууланган зөв тааж чадвал 12 сая төгрөгийг хожих боломжтой. Дахин сануулгад үзэгч та эхлээд гарч ирэх 6 бөмбөлгөл зөв тааж чадвал 120 сая төгрөгийн ядтан болох боломжтой юм шиг. За ингээд хамтдаа ямар бөмбөлгнүүд гарч ирж чадсан тодорхойг харцгаая. За одоо шилэн хоргонд маань ердөө 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эхний бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 36. Бөмбөлөгний дугаар 36. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 10. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 10. Гурав дахь бөмбөлөгний дугаар 2. Гурав дахь бөмбөлөгний дугаар 2. 36, 12 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн. Дөрөвдүгээр бөмбөлгний дугаар 13. Тавдах бөмбөлгний дугаар 15. Зургаадах бөмбөлгний дугаар 34. Яг тэр говь 6 бөмбөлгийг үзэгчид маань дараалал хамааралгүйгээр зургууланган зөв тааж чадсан бол мэдээж 120 сая төгрөгийн алтан боллоо гэсэн үг юм. За бонус бөмбөлөг маань гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азныг тодруулах 6 бөмбөлгийг гарч ирсэн дарааллын дагуу танилцуулъя. 36, 10, 2, 13, 15, 34. Давтаж хэлье. 36, 10, 2, 13, 15, 34 гэсэн эдгээр үндсэн 6 бөмбөлийг үзэгчид маань дараалал огт хамааралгүйгээр зургууланган зөв тааж чадсан бол мэдээж 120 сая төгрөгийн ацтан болж байгаа гэсэн үг. За харин энэхүү тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү бөмбөлөгний тусламжтайгаар мэдээж урмын хонжир 10,000 төгрөг болон 300,000 12 сая төгрөгийн ацсан тус тодорсон байх магадлалтай гэсэн үг. За ингээд 642 тохирлынхаа ацнуудыг хамтдаа тодруулснаар өнөөдрийн маань тохирол өндөрлөх болсон байна. За харин үзэгчдэд дараах нэмэлт мэдээллүүдийг хүргэе. Тэгэхээр
манай дэлгэцний хажууд манай тасалбар борлуулах борлуулалтын цэгүүдийн байршлал харагдаж байгаа. Тэгэхээр үзэгчид маань эдгээр цэгүүдээр очиод тоглох хуудасаа бөглөөд тасалбараа худалдан авснаар тохирол маань оролцох боломжтой байдаг. За түүнчлэн үзэгчдэд илүү ойр болгож салбараар нээсэн байгааг үзэгчдэд дуулах хатаатай байна. Дараагийн маань бас нэгэн шинэхэн салбар Баянзүрх дүүрэг Токиогийн гудамж 1-р хороонд за бидний сайн мэддгээр Sky эхлэлгүүрийн 1-р давхар үндэсний шатрын бас нэгэн салбар өв талгаа нээсэн байгаа. Тэгэхээр үзэгчид маань өөртөө ойрхон салбаруудаар бас зорин очиж үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм шүү. За ингээд дараагийн тохирол маань мэдээж 5 гарагийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэн яг энэ хүү зарчмын дагуу уламжил хязгаараа хүрэх болно. Тэрхүү дугаар хүртэл баяртай үзэгч та бүхэн маань үндсийн латруудаар идэвхтэй оролцож байгаарай.